Дараагийн мэдээ. Нобелийн их тайвны шагналт сэтгүүлч Мария Рисагийн бичсэн How to Stand Up to a Dictator номыг Өр Publishing аль биесны эрхтэйгээр монгол хэлний орчуулан гаргаж, дарангуйлагчтай хэрхэн тэмцэх вэ нэртэйгээр уншигч олондоо хүргээд байна. Тус номыг сэтгүүл зүйн инновац хөгжлийн үүр төвийн тэргүүн дулам хорлоо монгол хэлний хөрвүүлж, үүр төвийн дэрэгдэх Монголын баримт шалгах төвийн эрхлэгч Бат Цэцэг хянан тохиолдолжээ. Мария Рисан Филиппиний мэдээллийн шилдэг сайт Rappler-ийн гүйцэтгэх захирал үүсгэн байгуулагч 36 жилийн туршлагатай сэтгүүлч бөгөөд 2022 онд гаргасан энэхүү номдоо сэтгүүлчид хэвлэл мэдээллийн байгууллагууд дарангуйлагчийг хэрхэн сүрэн зогсож хүний эрхийг хамгаалж болох амжилтыг томьёолон хуваалцсан юм а. Ардчлал их тайван үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хамгаалагч болсон түүний олон жилийн хичээл зүтгэл улстай төдийгүй олон улсад оруулсан хувь нэмрийг үнэлж 2021 онд Нобелийн их тайвны шагнал гартуулсан байдаг. Одоо сошиал медиагийн алгоритмаар дэмжигдэн маш хурдтай тархаж байгаа хурамч ташаа мэдээлэлд өртөх түүнээс шалтгаалж хохирох хандлага маш их байгаа. Яг энэ зүйлийг даван туулаад гараад ирсэн Филиппин улсын байж болох одоо ямар үр дагавар гарч байгаа вэ гэдэг тэр туршлагыг бид нар өнөөдөр төдийлөн тэр хэмжээнд хохироогүй байгаа. Тэ ардчлалын хувьд тэр хэмжээнд цохилт аваагүй байгаа үедээ мэдэж суралцаж чадах юм бол түүнээс сэргийлж одоо чадах болов гэсэн үүднээс энэ номыг илүү сонгож орчуулъя гэж бодсон. Тэгээд утга агуулгач гэсэндээ номон дээрээс бас их гарч байгаа гэж бодож ин сэтгүүлчдийн хувьд ч гэсэн номыг харсан хүмүүсийн хувьд үүнтэй бас нэлээд санал нийлж байгаа. Манайхтай яг адилхан юм биш те. Манай түүхийг өөрхөн бичсэн юм шиг санагдчихна гэдэг ч юм уу те. Ийм зүйлээс маш их сонсож байгаа. Манай Монголын баримт төв мөн Мария Рисагийн байгуулсан Филиппиний Rappler агентлаг хоёулаа олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн байгууллага. За энэ утгаараа бас эртнээс одоо ийм дата судалгаа энэ техникийн одоо шин чанартай мэдээллүүдэд хуваалцаж ирж байсан. Тэгээ энийг ингээд багцлаад ном гаргаад энийг олон нийтэд ингээд хүргэж ийн гэдэг бол маш олон хүнд одоо эрг зөв мэдээллийг өгөх юм ач холбогдолтой юм ном байгаа юм. Номын нээлттэй номын зохиолч Мария Риса захимаар холбогдож ардчлал, сэтгүүл зүйн талаар болон оролцогчдоос ирсэн асуултуудын хүрээнд чөлөөт хилцүүлэг өрнүүлсэн юм а. Дарангуйлалтыг хэрхэн тэмцэх вэ ном нь Интерном Альфа Бук номын дэлгүүр болон Shopee цэгийн захим дэлгүүрээр борлуулагдж байна.